Hi guys. За ингээд мейкап хийх чинь. За нүрэ бодчаад одоо бид нэр мармара гэдэг Хумсаа хийсэй бодох юм. хумсаа болохоор дэлгүүрээс ирээд миний өмс бүр хараа ингээд хамгаалтын хард гэл микс кокогийн хард гэл тавиад тэгээ баг 1 сарын өмнө бодсон шүү дээ тий. Бүрд ирэхээс өмнө. Тэгэхэд ямар гой ургацсан байгааг нь хараа. Зүгээр л өөрийн өмс шүү дээ. За эхний алхам угаасаа праймер байгаа би. За усан дороод тонроо төшөөд маск тавиад тэгээ нарны цэсад ургацсан байж байгаа. Нэгээс. Би тэрийг чарсан шар гэрэлтэн. Шар гэрэлтэн бад шар гэдэг шүү. Энэ окей гэж байна л да. Энэ тэр манай ихчээ хамгийн хэлдэг хэлэгддэг гэн ёо энэ зүг ачаа. Миний хамгийн хэлэх төртний хэлэг өгнө. Ёо ур гэж. За нарны цэс төрөгцсөн байгаа юм ч одоо ямар ч цаа. Бейсэ. Энэ ногоон өнгөтэй бейс нь болохоор нэг улаалжтай эмзэг байгаа арсны тэр гаднах барьерыг тэгшилж тэгш гадаргуутай болгож өгдөг өөрөө онцлог даваа талтай. Цэнхэр өнгөтэй нь болохоор чигшүүлдэг. Тэгээ ягаан өнгөтэй нь болохоор өнгөчлөлтийн эсрэг гэдэг юм. Гэхдээ одоо сүүлийн үед хөөрхөн хэд хэдэн төрлийн өнгөтэй нэг шин савлгаатай дахиад гарцлаа. Миний хэрэглэж үзсэн юм гоо. Энэ кремийг харуулж өгнө тийм. Гэхдээ хараадаг. Энэстэй өнгө нь амар гоё өнгө. Яг миний мөрөөдлийн өнгө. Тийм. Тэгээ даанч бүтцэн жоохон хэд өтгөн шавархаа бүтцтэй. Тэгээд күшиндээ хойлж мэлж төв. Өнөөдөр нэг төрөхөд үзчихлээ шүү. Яхан би дараа нь төрөх өнөдөр нэг төрхөлтийн бодол хийж байгаа төрөх шүү байна. За ингээд праймера сайхан шингээ гэдэг. За биений крем болохоор энэ ихтийн Монголоос авчирсан мега крем. Энэ жоохон цагаатаад байгаа гэхдээ яг. Цагаатаад байгаа гэж байна дөө. Ер нь бол тийм. Ер нь крем эхлээд энэ дээрээ тавиад жоохон ингэ шингэж агаад нүүрэн дээр тавих хэрэгтэй гэдэг шүү дээ. За одоо миний шавалт эхлэх гэж байна. Юугаар шавах вэ гэхээр энүүгээр шавах уу, энүүгээр шавах уу, I-name-ийн кушингээр шавах уу. За өнөөдөртөө шүү дээ тийм ээ. Би нөтөж нэг турш үзмэр санагдах юм. Хал тавьж байгаа. Тэгвэл наадханаа жоохон олж байгаа тавьчих. Энтэй юу? Тий. Жоохон наадханаас ингэ тойл. Энэ хоёроо. Би нэг видео хэлтэй тойлдог гэсэн. Видео хэлж өрөвдөх юм утцсан шүү. Тэгэхдээ энийг жоохон шингэлдэг. Энэ тэрнээс үүдэх гэж бод. Яг энэ нэг амар нэг Европын алдарчнууд ингээл ямар ч ууг болтлоо. Юу ял будган дээр юу амар ингэ шавцаар гэдэг шүү. Ер нь баг л тийм. Би яг нэг авчлаа энэ өмсөг. Өмнө нь яг нэг гоё шар ногоон байгаа. Шар ногоон гэдэг чинь үгүй. Одоо ийм хэд шавар шиг шар биш, цав цагаан биш. Энэ гоё цайвар ногоон тоонтой шимжиг тийм шаргал арьстай хүмүүс идэв шүү. Цайвар чинь төрөхөд утсан ямар гоё хүн юм байна. Ямар харагдах нь үзээ тий. Хайр минь юм шүү дээ. Тэрийг нэг ганц толж гоож. Би бүр амар энэ дунд дуртай. Гэтэл My Kardashian дургүй. Нэр нь үлээ. Итгэл юм шүү дээ. Гэтэ би нэрээ юу ч болж ийсэн хаяал тоглолт нь бол шууд эсэлгүй гэж. Биш нөгөө хөгжим диш артаа нач гэж яа. Хөрийн дуу сонсохоор ингээд амар цаанасаа тайвширч Шим үе байд юм уу чи яванда байхгүй. Бүр тайвшрал мэдрээ сэтгэл ингээл гоё доктортой болоод би ямар дуу сонсохоор ийм мэдрэмж авдаг гэх. Нөгөө оюу Баатар хоёрын бүгч. Хэл тэр дуу сонсохоор ингээл дагаад болохоор энийг идэв юм. Яг нэг өөрийнхөө хормон дээр ингээд амар ажиргалтай байгаа юм шиг. нэрийг сонсохоор юм. Миний түлхсэн байгаа хараа. Тэрээр цаан боод. Oh sorry.
Хөмсгөө ингээд кушин кремээр ингээд бодох хэрэгтэй байдаг. Яг тэгэхээр ингээд бодчихаар ингээд арьсаа ингээд бодоод праймер ингээд нэг чиг болгож байгаатай адилхан. Үүний дараа хөмсгөө бодохоор бүр тусгай гоё. Өдөр тутмаа ингээд кремээ сүүрэн амир нэмгэн тавих юм бол илүү арьс эрүүл харагдах тийм. Ер нь тийм шүү дээ. Кушин төрсөн маш их байдаг юм шиг. Тэгээд ер нь л ингэж амар ер нь л. За одоо ингэж сүүр кремээ юу таа? Өөд орхичтойгоо ингэж тавьчаад төгжин. За би бол төгждөггүй байгаа шүү. За үүний дараа надад консилер ерөөсөө нэг шаардлага байдаггүй. Одоо энэ гэрлэнэг гэдэг үг ярих байлаа. Одоо энэ бит хоёр ингэж жижигхэн селфиний гэрэл ингэж урдаас тавьсан байгаа байхгүй юу? Гэрэл тавьсан тул даа л юм гоё харж байна. Бистаар л үнэн. Тэгсэн чинь энийг яаж авсан бэ гэсэн чинь. Ерөөсөө авъя гэж яриадсэн. Яг гадуур төлгөөрөө дээр асуухаар дандаа ингэ амар үнэтэй. 1600 100 хэдэн 200 хэдэн мянга гэсэхгүй юу? Тэгээ нэг метроны буудлын дээр явж исэн чинь яг юм жижигхэн лагманд гэрийн байсан яг хөлгөөтэй гэрэл настаа. Тэгээд энд хэмтон байж магадгүй гэж асуусан чинь байхгүй дууссан ганцхан юм нөгөө модель нь ингэ дийл гараад үлдсэн байгаа гэд нэгэ зарахгүйгээ. Тэгээд тэгсэн чинь за гэд болоод гараа ивж исэн чинь яана би мартчихлаа. Юус яг үүдэн дээр нь гараа ярьсан шүү дээ. Гэхдээ ер нь огт тэр хүнжээ хямдруулаад 500 дээлээд өгчих гэсэн ч үгүй. Ингэсэн юм байна. Хямдруул нартай сайн гэрэл юм шиг харагдсан тийм. Тэгээд угаасаа захиалвал 2-3 хоногтой баг ирэхгүй байх. Гэтэл манай ямар нэг юм харахаараа яг тэр газартаа авмаар санагдаад бүр нойр нүдгүй. Тэгээд энийг авъя гэж заяа. Би болохоор ингэ захиалаад арай хямдхан авчия гэсэн чинь энийг утаа авмаар ингэ. Тэгээд үүдэнд нь яг маргаа зогсчихсан чинь бодолтог чинь хараад өрөвцсөн хидэд авмаараа хидэд өгвөл авах юм гээд. Тэгэл ярьж байгаа л 500-аас эхэлж яриа тий. 1000 юм 500-аас эхэлж ярьж байгаад 800 л. 500 бол өгөхгүй ээ. Тий. Биш хоёр талаас тохиролцож байгаа л 800 тэлэгдэж одоо монголоор хэд гэсэн үг? 60,000 тавьцаа. Авчихсан шүү дээ. Авчихсан. Энэ бол гайгүй сайн гэл. Гэтэ ерөөсөө амар чанар харж байгаа сте. 3 төрлийн өнгөөр өөрөнд тохирох боловчлохоор ингээ нүднийхээ доор тавиад нүднээсээ ингээ жоохон дээшлүүлээд энэ бодолт нэг тийм хөрх эгдүүтэй юм шиг кьют юм шиг. Би бас ингэ тавьсан шүү. Яг ингээ хацарныхаа голд бөөгнөр үлхэл надад цогтгоо. Яг нэг үгүй юм шиг. Сайн харагдав. Цогх хондоо бол цогтгол ах л та. Нас харааны доотлоос ингээл дэше шанаараа сүүдэрнийхаа дээд хэсэгт ингээд тавьчих бүр шаал хондоо. Чи блаш тавьсан юм уу? Тавьсан. Одоо блашаа тавьчаал тосон сүдрээ дээр тавьдггүй. Шууд төгсөж байгаа л хуурын сүдэр госаал. Блаш тавьчихаар бүр амар сэргээд. Гэтэ энэ яг шиг биш амьд шин. Энэ өстой. Ой миний тэр хайраагийн блаш ямар бүр миний хайртай блаш би ингээ хоёр дахь тусах чагаад тоо. Тийм. Тэгэл ингээ төгжөнгүүд нэгсэн халуулчих таа. Угаасаа ер бүх блаш тийм штий. Үгүй штий. Тосон сүдэр юу идэр чинь бүгд нас нэг блаш бүгдний туурал штий болохоор. Тийм болоо. За блаш тавьсан тохиолдолд одоо яах ёстой вэ гэхлээр бейкинг хий. Повдер. Надад сүдрээ тавьчих. Тавьчих юм уу? Тавьсан. Одоо повдер олж байна. Тэгээ багч юм аа. Багс байхгүй. Орогч жинээ гаж байгаа. Тэгээ. Энэ спонжийг энийг салахгүй л ерөөхдөө гайг байх үү тийм ээ. Хоёлаа тач бил. Гайгүй шүү дээ броши. Энэ ер нь огт юм гэж повдер тавьдаггүйс шүү. Повдер тавхаар л нүрэндээ шууд ингээл амар мухал төгсөн шүү. Тэгээд энэ флармарын энэ повдер шахмал повдрыг
хэрэгэлсэн ч бүр зүгээр доотлын эсвэл бүр зүгээр байгаа. Тийм байгаа. Үнэхээр бүр хайжсэн би бас яаж яваа наашиж болсон юм шүү дээ. Оллоо гэдэг шиг л байсан. Тэгээ баруун зүгээр л ингээл бүтэн тавхад ямар ч асуудал байхгүй. Павдрыг яаж тавих хэрэгтэй вэ гэхээр ингээд бүр зах хэсгээс нь ингээд тойруулаад тэгэл цахаас нь дандаа дутгшин. Ингэж тавьбал нүүрний суур бодолт ерөөсөө нэг өөрчлөгдөд яагаад тахгүй шилжээд тахгүй байдаг гэж бас нэг сонсч ирсэн. Цүрх дээрээд одоо хамгийн их одоо сэтгэлд гэж одоо харсан бодогдсон зүйл нь одоо цахлын онгоц хоёр нь зүгээр л мөнхийн ялгамжшгүй байж тий. Онгоцсон цахлаа шиг цахлаа шоу нь онгоц шиг. Тэр нь бас амар гоё санагдсан. Яа энэ минь хамгийн дуртай дөө. Анхаарал. Тэгэл яг хамгийн анх ирээл цонхоор харах мэдрэмж. Яа бүр үнэхээр бүр ингээл айдас ингээл мэдрэхээр ингээл гарын ингээд нэг эсцэг ингээл ийшээ бөөгнөрөөл ингээл өвдөөд ингээд янгинаа заяа. Сони тий. Яг ингээд яг төгшөр мэдрэхээр миний ингээд гарын алга амар өвддөг. Бас ингээд даарахаар гарын алга руу ингээд час хийж өвддөг. Тэр мэдрэмж надад бүр үнэхээр сонин хэцүү байдаг ч юм. Гэтэ одоо хүртэл би нэг энэ чи ирээд 14 онцсон уу? 14 онцсон байхад цонхоор нарахад хардаг гэсэн нөө мэдэрдэгс мэдрэмжээ адилхан. Гарын алга амар өвддөг. Өндрөөс айх хайцтай юм шиг байгаа тий. Нэг бодлоо. Тийм л юм шүү. Би энэ яагаад дуртай гэж? За sorry. Яах вэ та? Буцах дээр нь барах хэрэгтэй. Яагаад дуртай гэж? Нөгөө нэг одоо спрей цэцэх байхгүй фикс. Нөгөө жоохон байх чи ээж дандаа ийм их хүүд өгдөг гэсэн шүү. Тэгэл нөгөө хилийн тэнгэр зэлмүү гэсэн тэр аим сэргийн дээр сонсдог гэсэн болохоор би яг ээжийн залуунаас ингээл бодогдоод байд шүү. Тэгээ би бас нөгөө ээжийн ингээд нүүр бодолтой хүлээж авах нь. Тань дуртай дуугахаас тань дуулаад өгчих гэсэн. Тэр дууных нь үгний ингээд юм номон дээр гэдэг үстэй. Дууны бүтээл ном байсан юм шиг байна. Бас нөө юу толгойн 3 чулуу гэдэг. Тийм. Толгойн. Наа чи энэ байгаа шүү дээ. Тийм. Яг тэр туумад юм. Яха тухайн цаг үеийн хитонууд нь л байсан бол дуулдаг байсан байгаа зү тий. Энэ чи нөгөө сахи мөрхтэй залуугийн зургийг харах гоё тий. За жоохон хүлээгээд шингээгдэх. Энэ нэг одоо уруулаа. Одоо уруулаа гэсэн. Уруулаа. Саний дараа. Оруулнаас эхэлдэг шүү дээ өнөхөрөө гэж. Доороос нь дэш. Нүүрэн дээр ингээд юм захтах юм шиг юм. Би одоо энэ хоёр өргөн шанааных хэсийг жоохон нууж хийх чидэг юм. Тэгэд яг энэ хэсгээр амар халцраад аваад энэ л маш зүгээр удаад байх болох. Би одоо оруулаа ингэж бодож сурч. Хаа. Яг ингэ энэ өртлөн ингэж удаад энийг гоё. За ийшээ харангаа нүрэ будан гарал. Яг өөдөөс ингэж. Тэгэхээр би яаж удах вэ? Одоо ингэж яагаад ямар сүртэй бодод юм бэ таач.
Тэгээ голоор нь ингэж ороод байна. Тэгээд имлийн зөв хөнгөө ингэж Рэгэнжээ хаа тэгэж. Тавраж жижигрүүлж хагаад. Одоо ингэ татархын энэ гоё өнгөөр ингэж Логонд гойж оруулж чий. Би ч одоо урьдчилан ордог шүү. Оо энэ бас миний. За одоо гоё олыг нь дараа. Бас л фикс явах шүү дээ оруулна да. Тийм үү? Энэ бас ямар зүтгэл. Яг ингэ татарчлаа. Одоо хөмсөг бодолт. Хөмсөг минь бодох хана. Яа нэр утчихлаа. Багшаа тамгаадсан чи. Би хөмсөг бодох хазээ. Би сүүлийн амар тийм нарийнхан бодох талцсан шүү хөмсгөө. Уусаа одоо үеийн хандлага юм болтой ш. Бүр парлаас нь дөрүүлж юм шиг. Тэгэл яг тэрэндээ дагаал яг тэр бодолт нь л гоё харагдаад. Тэг яг нэг авсан чинь бортолчихсон. Гэтэ бас гайгүй байна яг л нэг бор. За тэгээ нүднийхаа суурийг дахиад энэ скутернийхаа камер өнгөрөн гэнэ. Тэр нөө Брата гэдэг нэг ганга хоёрын сүүлжинээр гарсан нэг сонсноо. Хэзээ гарсан? Нэг хоног. Савсар хоёрын Нэг хоног. нэг сар өмнө. Та солихгүй шүү гэж яагаад солиж байгаа? Ямар амар. Нэр саанууд 8 гоё юм яг 3. Яг юм бэби ягаан өнгөөр ирэхээр насыг бараг л 4-5 насаар залхуугаар. Юм уу? За нур бодол. Биш нүдний бодол гарцгаа. Хойлоо дуусахаа байхгүй нэ. 12 оюут насныхаа гой юм дэрх. Сэтгэлсэн. Гой дурсан жаа. Яа. Ойч юм одоо зүгээр. Санаа. Та 10 жилийн санд гэдэг. Хорон асуултаас Ингээ. Гүр ингээ тархаагаад ингээ. Гой тавиад бүр дараа. Хөөе би танаас үгүй юм асууя. Одоо ингээ нэг мейкап ингээ хийж байгаа л ерөөс өөрөө мэдгүй яг амар гоё харагдаж байгаа гэж бодвол хийгээл бусад амар мал харагдаа. Тэгээ дараа нь тэрийг ингээ малаас ингээ ойлгох юм байдаг шүү дээ нүдний гэдэг. За та тийм юм аяар да. Миний болохоор хөмсгөө бүр баг 1 см ингээ амар тод өргөн зурдаг гэсэн. Би юу? Тэр зургийг одоо энд оруулчих. Надад тийм байсан юм. Чи намайг амар муухай нүрэ бож харсан. Та юу л оруулаа бодгүй ингээ цав цагаан хайцсан явж идэг шүү дээ. Сүнсэн зүйл юм шиг. Тэгээ одоо л авруулах бодох ингээд амар чухал юм байна гэж ойлгоцсон байгаа болохоос. Ер нь л уруул бодохгүй л тэгэл амар сүншиг байдаг шүү дээ. Тэгэл тэгж харагдал юм байсан. Тэр ч юм ярьж шүү дээ. Энэ доотлын цагийн бид нүдэн дээрээ тавьж үзүүлээ. За одоо гүн өнгөрөөгөө шилжлэн дээ. Энэ бүр алхаад хардаг бүр. Тэр л амар харагдахгүй. Хойлоо нөгөө юуны хат үгийг ярих уу? Гал явчихсан үгүй. Явчихсан жаа гал. Тэгээд ингэхгүй. Тэр одоо хэдэн настай юм бол? би нэг 5 6 хоног. За энаа нэг 5 6 дугаар гэхэд би яг нэг ороогоо доос шууд доллараар шилжсэн гэхэл. Тэгвэл 5 7 дугаар за би 5 дугаар гэсэн гэж бодъё заяа. Тэгээд гэсэн чинь ингэсэн юм аа. Ямар ч тач нэг аав шарын явсан байсан гэж бодоод ах юм. Миний бодлоор. Тэгээ ээж болохоор нөгөө ээлжтэйсэн заяа ээж нь. Тэгээ бид хоёр ойлгохна гэртээ яж аваад яг өмнөх өдөр нь хоёул ээжтэй амир загнуулаад
тэр орныг юм хийхгүйстэй. Хоолнд жишээ нэг ямтай юм хийхгүй ажиллахгүй залхуугаараа дуудуулаад загнуулсан гэсэн. Тэгээ маргааш нь хоёлаа байхгүй лаг юм хийдэг баатар. Хуушуур хийх гэж. Хуушуур гамбар. Хуушуур. Тэгээ заяо ингээд гэрийнхээ амбарт үгүй таамар заяа яг гэлгүй ордогийн таамар хэсэгтэй ингээд халуун дагуун дээр ингээд тосоод үргээд залгаад орхисон заяа. Тэгээ дотор хоёлаа хуушуураа хийгээд байгаа байхгүй юу. Тэг чи одоо мэдрэмжгүй царайлаад амар удаад юм уу эсвэл мартсан юм уу. Ингээд гараад ирсэн чинь манай тэр нөгөө тогооны таган дээр нэм хултаас идэвс ахгүй айгуу тийм чимэн. Тэгээ гараад ирсэн чинь тосон бүр амар тотал болгоны сандын би. Би өөр санд. Тэгээ гараад ирсэн чинь тэр тосон бүр амар халснаас болоод тэр тагын нөгөө төмөрн дээр голдаас яасан болоод халснаас болоод голдаас нэг шатаад гал гарч ирсэн заяо. Тэгээ сандарсандаа хоёлаа тэр шууд арзэт хин ингээд татаж хайснаа хүн санаж байгаа заяо. Тэр л бас хамгийн зөв ганц хийсэн зөв л тэр заяо. Тэгэнгүүтээ би анаа заяо. Гарч ирэнгүүтлээ танаад галан дээрээс усыг мөдөөр гараа хийсэн заяо. Тавраа шүү. Тэгсэн чи игээ намайг гарсны дараа тэгж амар гал авалцлаас халсан тосон дээр ус хийж хаяа заяо. Тэгсэн чи манай тэр таамраар дүүр бүргээ гал яг ингэ дэлбэрж байгаа юм шиг асаа заяо. Тэгээ тэр амар галан дундаас игээ бүр ингэ гэл гараад ирсэн заяо. Бүр амар шиг зэрэг тийм бүр ингэ нүд бүр сүнсэндээ. Тэгээ би бас ингэ гадаа шок нөрсөн. Тэгэл тэр гал азар нөгөө манай таамар нөгөө доцгоо ингэ шавар мавраар хийсэн байж болохоор сар ингэ амлзаагүй. Тэгэл бүр гэл ундарсан юм шиг байгаа. Гэтэ яг одоо ингэж инээж ярьж байгаа боловч тухайн үеийн нөхцөл байдал тэгчтэй хоёулах амар хүнд зүрхний чарах өгсөн тань. Бартраа. Тэгээ хөргөн амстай юу? Ингээ хөмсөг сормол нэг юм. Би яг бүгд шаруу саадтэй. Энэ шаруунууд нэг хөрөг хэрүүс нэртэй зөө. Би харсаад энэ ус минь дээрээс ус сог гэдэг би дээрээс нэг шангаар ус асгаар. Өөр тэгэл өвдлийг нь гайг болоод нэлийн ус асгаж тэгээ зогсож байгаа л. Тэгэл бас дискус гарч ирсэн болохоор амар түлэгт талаагүй тэгэл хорсоор өнгөрсөн баг тийм. Тэгээ би зүгээр л галан дондор өсөж гарах хэрэгтэй бол тухай насаа мэдчихсэн. Тэгвэл би яг тэр дотор ингэ шахаад одоо ингэ бичлэг хийгээд байж байгаа шүү. Тэгсэн би яанд явахгүй би гадаад чи гадаагацсан. Тэр чинь би яг амаа боцсон дооч би чамайг гаргасан санагдах юм. Тэгсэн байж магадгүй тэгэл тухай тийчээсээ би тэг санагдсан юм болоо. Тэг санагдаад чи галаа би гэсэн ши. Тэгсэн ч магадгүй гэж хэлсэн санагдаж байна. Тэгэл өөргөө минь дүүгээ гаргах чад тэгэл. Тэр уус татсан ч амар ингээл гал болчихсон. Тухайд нэг физик мэдээ тэр хичээл мичээлийг сайн ойлгоогүйсэн мө эсвэл зүгээр ордгоо мэдгүй байсан баг тий. Жохон байсан баг тий. Тэгээд мэдгүй асаад тэгэл амьдралын туршлагагүй жоо. Амьдралын туршлагагүй тий. Юу ч яг тухайн нөхцөл байдал бүгд яг яахаа зүгээр гал явд усхийж ундрaan гэж бодчихгүй юу? Танаа амьдрсан юм хүмүүзэл тий. Тэгээ бодцсон байж байгаад тэр бол гэхдээ ээж аваад мэдсэн тий. Дараа нь мэдсэн ш уусаа дэрсэн арзадаг тооны юм уу бүгд ингэ шатсан баач. Тэр хажууд нэг сар лонга олон байшинтай хинч байгаагүй дээр л гэртэй байсан тий. Хинч мэдэх боломжгүй. Гар ингээл хэрэг шатсан бол тэгээ шатаад дууссан гал авсаж байгаа үед нь хүмүүс мэдээл амарсан байгаа. Илүүрсэн мартгүй дээ. Энийг өстэй дээ ярьдаг юм уу? Гэнээр амжилт хувтай байгаа зү. Тухайд нэг гинтэлгээл амар гачин тэгэл хэлхэн юм шүү дээ. Гэрийг бүр тавмаа гэдэг юу ч болгоч тэгээд гэж байгаа шүү дээ амжилттай. Тэгэхээр нэг үл ганц түшин гэдэг тэр чинь. Тэгэл одоо нэг алтан төртөд насарсан ингээл тойллууд гэдэг шүү дээ хүүхдүүд гэртээ заавал. Тэр мөр тэгэл амар жоох юмнаас бол амар үсдэг шүү дээ. Тэгэл хоёлаа тэгэл эцэг харсан бол. Тэгэл тэр таамар дотор ингээл амар шатам хаа юм байсан бэл гал авлаа шавал. Ууса манай байшин ч үс тэр ихтэй шавран байшин болоо. Нэг тийм санаатай. Хоёрын сэтгэлдэг. Тэгвэл миний том шанааны ясыг багасгаа тэгэхэд миний нүд жоох юм. Мэлэг юм. Яа тийм үчөөс чи замнад сур харандаар болчихч. Сэнжүүл бодлоо. Мастер конд заримдаа мөсөхгүй юм шиг. Зөртгий штэ ер нь л юм бол би хатлаа. Тодлох нүдний хат юм даа. Хатаа харандаа бүр конд зарах юм байна тий. Энэ багаал юм ингээд ярихад гоё тий. Амин гол би ерөөсө дурсамж айсамж матаж гэх юм уу? Ерөөсө нэг тийм онц юм сандралгаа болчих юм уу? Мэдгүй тэгэл ингээд нэг ингээд дурсамжууд ингээд тэр хугацааны ой санамжинд тийш ороод ингээд цамхаалах болчихдог. Бүр нэг амар юмуд ганц хоёр том дурсамжууд үлдэн ухаас харин тэгэхэд ийзээ гэдэг л бүх дурсамж ингээд хацтал нэг санаж идэв. Онцлогтой. Толгой юу тайлаа. Тэр толгой юу юм байна? Вау. Бас
бас нэр багын ер нь сумыгаа сургуулиас бодоод урсамжаа ингэ бодсон. Тантай холбоотой нэг гоё юм ярих уу би. Би ингээд танаар одоо бахархдаг л нэг юм да одоо. Нэг одоо ингээд таваад өсвөл дунд ангид мангид ороод ангийнхаа бүгшгүй болоод тий нэг ангийн бүгш бүгчил орох болол олон бүгш ордог байлаа шүү дээ. Тэр үед ингээд багш нар ингээд саран заяг нь саран заяг нь гэдэг. Тэгээд багш нар өөр 8 тийм хүлээлттэй. За саран заягийн дүү юм чинь бас нэг гайгүй одоо тийм сурж мордог тийм л их байгаа юм хүлээлттэй байдаг байсан. Ер нь бүх багш нар. Тэгээд аймагт очсон ч гэсэндээ адилхан багш нар саран заягийн дүү саран заягийн аймагт тусган мэддэгсэн. Би 3 дахь сургуульд төгссөн. Яг намайг хэдгээр амт тохиж яас. Зүгээр нэг л жилийн цаг. Нэг дээр 2 насны зүрхтэй мөртлөө би 7 настай даа сургууль ороод ингэцээ болохоор хөрх юм 5 бараг 6 хүрчих та тий. Бас л хайр тааш тий 5 настай хүрсэн гай. Хоёулаа ингэж үйлчлэлтэй ирээ зөө. Яг сумын сургууль, аймгийн сургууль, хотын сургууль гэдэг. Тэгээ сумын сургууль хэрэглэсэн. Тий. Тэгэл би ч гэсэн бас нэг амар багш нарын өрмөг болоод саран заягийн дүү юм баг тийм баг. Хизээний юм байна. Гүйл байсан баг. Тэр чамд гоё байснаас бол тийм нэг жоохон сэтгэл амчиг гоё гэсэн амар гоё гэсэн надаа. Вау. Хүүхдүүд ч гэсэн амар саран заягийн дүү гэж баг мэдсэн байгаа юм. Тэгэл аймагт очиход л танаа ангийнхан мангийнхан амар. За чи энийг ярих амар ороод ирлээ. Тэгээ суманд л хийдэгсэн. Тэгэл суманд нэг л багш намайг нэг юу хийсэн юм байна. Би нэг зураг зүй хичээлдээ. Зураг байсан юм уу? Тэгээд одоо хичнээн юм байхад дүүн юм гэд нэг хэлчихсэн. Зураг зүй багш юм байсан. Бүрэг багш байсан. Гэтэ бүрэг багш гэдэг бол хайртай л да. Бүрэг багш тийм. Тийм хөрн тэгэл аймагт очиж бүрэг багш манай ангид байсан шүү. Гур сургууль багш та. Хөврэй гэж үү? Тэгээд аймагт очиход бас нөгөө анхмаа багшаас эхлүүлээд ангийнхан дараа намайг хамт момот ингэж манай ангийнхан намайг танилцуулаад. Танид болохоор. Тэгэл аймаг ер нь гоё л байдаг гэсэн. Тэгээд ингэсэн аахгүй юу? Би нөгөө 10 дугаар ангид очиж яг ингэж ангийнхантайгаа шинээр танилцаад байж байгаа шүү дээ. Тэгээ нэг өдөр байжсэн чинь ер нь танаа ангийнхан намайг ингэж суманд ахлах мэддэг байсан юм аа. Тэгэл нөгөө нэг жоохон байхад ингэж дөрөв охины зураг тавиал 1 2 3 4 хэн цагаал мөрсдөд амар нэг эдний ангийн нэг хүмүүстд амар хөрх ингэж намайг дэмжиж бичээл Facebook ашигладаг байсан. Тэгээ Facebook амар идэвхтэй ашигладаг байсан шүү дээ. Тэгээд аймагт яг байгаа юм шүү. За. Тэгэл яг нэг 7 молоо хонсон байсан юм уу? Тэгсэн чинь намайг эдний ангийн нэг хитэн банд дуудаад тэг яасан бол гэсэн чинь хадаа юм захиа өгдөг байхгүй. Тэр нь хайрын тийм обстэй. Тэр нөгөө танилцсан ямар зэрэг. Тэгсэн чинь тэр нэг юм хичээлээр нь хамгийн хайртай дотны хүндээ захиа бич гэсэн тийм даалгавар өгсөн юм байна. За тэгсэн чинь эгээ болохоор миний тухай бичээд. Тийм үү. Тэгээ надад бичээд ингэ санахгүй. Тэгээд хайсан юм шиг бүр хамаг юм төрсөр хайсан юм шиг. Тэгээд надад бичээ тэрийг зүгээр л ингэж хайсан байсан ч байгаа. Финаланд хийгээд ч юм уу ил хайсан ч юм уу. Тэгвэл яг надад өгнө гэж бичээгүй. Өглөөр юм сэтгэлээ өгөө бичсэн. Тэгсэн чинь ангийнхаа банд дээр тэрийг уншичаад надад аваад ирсэн заяа. Нууцаар тань хэлээгүй. Үгүй би наадах чи би мэдэхгүй шүү. Тэгвэл тийм байсан мэдээгүй. Тэгээд чи мэдээгүй дараа нь хэлсэн. Хэлсэн. Тийм. Байранд очиод. За, юуны тухай юу байсан? Тэгээд тэгсэн чинь ингэ бичсэн байгаа байхгүй захиан дээр. Би ер нь л дүүдээ амарстай хайртай миний дүү мөн. Би ингээд дүүдээ ингээд бараг л ингээд хайртайгаа хэлдгүү. Тэгээд уйлж мөйлөхт нь би амар загнадаг. Тэгээд дүүдээ би хатуурчлалтай хүн болоос. Тэгээд би ингээд дүүдээ дандаа юм хатуу хэлдэг байдаг. Тэгээд уйлаа тэрийг уншаад бүтлээ байлаа. Тэгээд гэсэн чинь нэг дөнгөж амьд очсон байсан болохоор манай ангийнхан ч гэсэн яа юу болчих вэ гэж хөрх амьд намайг аргадаа. Тэрийг юу амар. Би ер нь хатуу байсан ер нь. Тийш дээ тааш мөр ямар хатуу шүү дээ. Би тэгтээ нэг гэтээ би зөөл юм шиг хэрнээ бас хатуу. Хатуу юм шиг хэрнээ бас зөөл. Тийм ээ тийм. Одоо ингэ гэрэлгүй байгаа байдал гэрэлтэй байгаа л хартаа. Шоо ялгаатай. Үу. Болж өрхөдөө жоохон бодлоо. Цацаа. Яг хэлсэн юм. Юу ичлээ? Намайг хатуу гэжсэн шүү. Тийм. Яагаад яараа тийм үү? Яа. Тэр сэхэндээ тийм бодлоо байсан юм уу? Тийм яа. Тийм үү. Цааныг хайлаад тавьчихлаа. Цагаан гэрэл ер нь онцгой юм. Байгалийн мэдрэмжийг шар гэрлэл өгд юм байна. Яг юм. Жохон хайлаад тавиах гэсэн. Орол нь баг. Тэгэл ингээл ярих юм уу зөндөө л байна. Харин тэмдэглэл төрөөсөө ургуурж байгаа. Тэгээ хоёлаа дахиад ингээд яг ингэ сууж агаад гоё ярддаг шиг боллоо. Тэгэл дараа нь өөрсдөө үзгэж гисэн гоё шүү дээ. Бадэн нүхний хаалцралтай юм. Ирэл амар муу гарч байна.
Гэрлэх болохоор бас үнэн сүнсгүй харж чинь тий. Одоо энэ тас хар биш хүн хар бороо. Энэ талцралтаа нуучдгийг. Тэгвэл бас их өргөн харагдана. Одоо нөө мөрөглийнхэн цаг болчих. Ислам шин. Гадаа ингээл хавтах өдөр явж байхад яг мөрлийн цаг болохоор гудамж явж байгаа юмс нөгөө ийм газар тавьсал мөрөд юм шүү дээ явж байгаа газар. Тийм. Мм. Анаа. Тэр нэг сүм өмд нь хүнсэн багтдаггүй юм шиг үлээ. Тэгээ сүмийнхаа гадуур ингээд амар цугаа усгал гудамжаар газар мөрөөс авчиж байна. Тийм. Хит өдөрс. Энэ бол хавтах өдөр мөрөглөө. Яг юм том. Хавтар болох мөрөстэй. Одоо тэр нүрэ будаж дуусаад хувцас болчоод мармараа дэлгүүрлөө явах гэж байна. За. Яг манай гэрт хамгийн орхон байдаг моолохгүй. 2 болон цааны юм байна. Автобусаар явхад 2 бол яваал очдөг. Тийшээ орж худалдаа хаал хийчихэд дараагийн амжилтгаар уулзцгаа. Түр баяртай.